тоглоом хөгжүүлэгчээс. Энэ яг AI хөгжүүлэгч явсан. Заавал IT гээд гоё гээд бас заавал IT-ийг хүчээр сонгоод тэгээд авах бол хэрэггүй. За хүмүүс шууд ингээ нөгөө нэг компьютерийн хүн гэхээр бас амар их авдаг гэж боддог шүү дээ. За хай манайхан шинэ контентээр уулзж гин. Gigi Talk гэдэг нэртэй шинэ ингээ ярилцлагын подкаст хийхээр болсон. Тэгээ эхэндээ манай Чонжуугийн найзууд болон таньдаг хүмүүс Солонгос гадаад амьдарч байгаа найзуудаасаа хэрхэн яаж ажилладаг, ямар хөө байдаг, юу хийдгийнхэн талаар асуусан гоё тийм ярилцлагын нэвтрүүлэгч гэжтэй ярилцлагын подкаст хийж бодсон. Тэгээд хамгийн анхны дугаарт маань найз тулгаа оролцож гин. За сайн уу тулгаа юу вэ? За өөрийгөө танилцуулаарай. За сайн байцгаана нааг тулгаа гэдэг төвшин тулга гэдэг. Тэгээд Солонгост одоо ирээд Солонгост ирээд одоо 9 жил болж байгаа. Тэгээд компьютерийн чиглэлээр энд ингээд согсоогоо магистраа төгсөөд тэгээд үргэлжлүүлээд ингээд мэргэжлэрээ ажиллаж байгаа. За би ингээд гоё найзтай ингээд хит хитэн асуулт ингээд бэлтцсэн байгаа. Би болохоор зарим нь яг ингээд найзлаад айгу удаан найзалж байгаа ч гэсэн яг ямар компанид юу хийдэг, яг ямар мэргэжлэр төгссөн гэдгийг бас яг детальны сайн мэддгүй юм билэ. Тэгээд би бас өөрөө давхар ингээд мэдэнгээ гоё асуултууд бэлтцсэн маа. Тэрний дагуу чамаас асуугаа явъя. За өөрийгөө товч танилцуул гэсэн юм сайн ингээд танилцуулсан ингээд ботчих. Хоёрдугаар асуулт маань болохоор одоо манай хотод Чонжуу шүү дээ. Чонжуу хотод ирсэн түүхээ ярьж өгөөч бидэд. За анх бол Монголд их сургуультай их нэртэйгээ танилцаад анх. Тэгээд их сургуулаа төгсчөөд маа их нэр төрүүлээ Солонгос руу ирэхээр бол явж сурахаар болоод тэгээд төгсчөөд жилийн дараа араас нь ирээд тэгээд эхлээд хэлний бэлтгэл угаасаа Чонжууд ирсэн шалтгаан угаасаа эхнэрээ дааж ирсэн болохоор тэгээд бэлтгэлээ тэгээд төгсөөд энд компьютер сайенсаар магистр руу ороод тэндээ магистраа дуусгаад нөмөнө бичиж төгсөөд тэгээд шууд мэргэжлэрээ ажилд орсон. За тэгвэл би шууд ингээд бэлцэн асуултаас ингээд ярьснаас чинь бас дэлгэрүүлээд сонирхолтой байх боломжтой гэсэн юмнуудыг дэлгэрүүлээд яв. Нэгдүгээр технэртэйг Монголд танилцсан гэж байгаа тий. Бүр хизээ анх танилцаад хамт одоо оюутан байсан гэж ойлголаа тий. Тэр нь хизээ байсан. Хоёрдугаар талхлаар бакалавр болохоор Монголд бас яг тэр мэргэжлэрээ төгссөн үү? Энд яг яаж төгссөн бэ гэдгийг бас дэлгэрэнгүй ярьж өгөөч. Бакалавр бол Монголд Улаанбаатар их сургууль. Гэтэ яг компьютерийн сүлжээ тал руу байсан. Програм хангамж биш. Сүлжээний инженер байсан баг. Тэгээд тэндээ тэгээд сурж байгаа хугацаанд нөгөө дадлага хийж зөндөө үзээ. Тэгээд сүлжээ жоохон сүлжээхээс илүү одоо ингээд жоохон код бичдэг хүн болох ингээд сонирхолтой байсан. Тэгээд тэрүүгээрээ ер нь Солонгост сурыг гэж бодоод тэр нь явсан л та. Тэгтээ их нэртэйгээ болохоор анх их сургуулийнхаа 2 дугаар курс танилцчихсан. Нэг сургууль. Тий, нэг сургууль. Тэгээ манай биологийн танхим байсан. Би тэгээ компьютерийн сүлжээний танхим байсан. 13 онд анх танилцчихсан. Тэгээд тэр үед яг 2 дугаар курс байсан. Тэгээд ер нь тэндээс хойш одоо хэдэн жил болж байна. Нэг 12 3 жил болж байна да. За тэгвэл дараагийн асуулт нь болохоор мэргэжлээ яагаад энэ мэргэжлийг сонгосон? Тэгээ бас энэ Чонбуг сургуулийн мэргэжлийнхаа бас талаар дэлгэрэнгүй жоохон ярьж өгвөл ингээд дүүнэртэй ч гэсэн бас мэдээлэл амаар байгаа хүмүүстээ бас хэрэгтэй ах гэж бодож байна. Тэгээ бас IT-гаар ер нь бол IT чиглэлтэй компьютер сайенсийн чиглэлээр гадаадд сурахад бас ямар байдаг вэ гэдгийг бас мэдгүй хүмүүсээс айгу сонирхох байх гэж бодож. Одоо сүүлийн үед ядтай амар юутайгаар ч тэ эрэлттэй мэргэжлийн нэг учраас ер нь бол багасаа компьютерт амар сонирхолтой байсан. Тэгээд угаасаа тэгэл тоглоом яаж хийх юм бол энэ төр ер нь компьютер амар ухад суудаг л хүүхдтэй байсан. Тэгээд тэрүүгээр магэрийн ч гэсэндээ угаасаа компьютерийн болно гэд багын л тэгээ яриад ахаар ч тэгээ угаасаа би чи компьютерийн болох юм байна да л гэж яваад байсан. Тэгэл компьютерт угаасаа шаартай тэгэл тэрүүгээрээ сайн сураал
Ямар ч сүлжээний инженерээр төгсөж исэн. Тэгээд энд ирэхэд бол олон сонголтууд байсан л та нэг аппликейшн хөгжүүлэлт юу ч гэдэг те одоо сүлжээний аюулгүй байдал мэл энэ салаал явна штэ. Тэр үе чинь бас юу ч байдаг байсан. Ингүүнж ингээ одоогийн AI тэр тим юу ч байдаг байсан анги. Тэгээ миний орж исэн нь болохоор хөөс нөгөө нэг эхлээд орохын тулд ксонимтэйгээ ярьдэн штэ. Тэгээ ксонимуд хэдэн ингээ ксонимтэй уулзч явж байгаа хамгийн ингээд тэр ксонимтэй ингээ сайн ярилцаад тэр ксоним маа яг ингээд тэр ксоним бас ингээд амар залуу хүмүүс аахгүй яг чомбогт ингээд анхныхаа ксонимыг ороод тэгээ би ингээд анхныхаа шавь нь болчихсон аахгүй. Тэгээд тэрхүү утгаараа ч юм уу ер нь гой санагдаад тэгээд тэр ксонимыг сонгоод орж исэн. Тэгээд Янгоширт суувал угаасаа магистр чинь тэгэл хичээл хийхээс илүү Янгоширт их юм идэв штэ. Диплом бичиж мичээл. Тэгэл анхны шин болохоор бас над их тусалж усалдаг байсан юм аа. Тэгээд тэр үедээ тэгээ солонгос хэлний жоохон яг хэлний бэлтгэл сурсан ч гэсэндээ бас тийм амар биш штэ тий. Тэгээ ер нь голдуу англи хэл нөгөө лекц центр сонгохдоо англи хэлээр их сонгож яадаг байсан. Тэгээд ер нь магистрийн бол хичээлүүд бол ер нь гайгүй санагддаг шүү. Тэгээд хамгийн гол нь нөмөн л юм байл. Дипломны ажилтдаг. Хэд нэрээ хэрэг хугацаанд магистртаа ороод төгсөх төслийг хэрэг хугацаа шаардсан бай. Тэр бас инээдтэй. Ер нь бол нэг 2 жил байдсан шүү дээ. Би чинь 3.5 жил явсан юм. Тэр шалтгаан нь амар инээдтэй ингээд. Анх нөгөө нэг ер нь бол аль бол хурдан төгсөн юм гэсэн бодол байхгүй нөө виза жаан сонгуулчих гэж бодоод тэгээд төгсөх шалгалтаа өгөхдөө би албаар ингээ унчих гэж бодохгүй эхлээд тэгээд албаар унсан. Тэгэнгүүт чи ингээ нэг өдрөл ингээ сонгогдож байгаа шүү дээ. Тэгээд нэг өдөр сонгочаа за тэгээд тэр үедээ ингээ шалгалт ингээ иймэрхүү юм байд юм байна да гэд харчаад за тэгвэл ийзэн юм байна гэж бодоод тэгээд дараагийн удаа шалгалтаа өгсөн чи жигнээс унчдаг. Жигнээсээ унаад тэгээд дараагийнх дээр нь жигнээсээ шалгалтаагүй. Тэгээд тэр чинь ингээд 2 удаа унтсан чинь 1 жил ингээд болчихжаа тийм. Тэгээд тэрний дараа яг жигнээсээ жоохон бэлж жаад ороод тэгээд төгсөж ийсэн юм аа. Нэг тийм инээдэмтэй юм болсон. Нөгөө нэг мэдгүй хүмүүс хэлэхэд ер нь нөгөө солонгосын тэгтээ бүх сургуулиуд адилхан биш. Зарим нь болохоор манай сургуулийн хувьд болохоор бид хоёр нэг сургууль өөр мэргэжлэр ингээд сурж төгссөн. Тэгтээ нөгөө заавал чуропши өмж төгсөлтийн шалгалтандаа тэнцсэний дараа эрхээ авч иж пейпер нүмүнэ дипломын ажлаа бичих дуусгах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тийм юм. Би болохоор согсоод ирээ зэ аим нэгдэмтэй. Хурдан төгсгүй виза удаан байхын тулд би чэдэ удаан байна гэж бодчихсон байхгүй. Тэгсэн чинь заяа багш төгс гэсээр нам 2.5 жил дотор бүх юм хийгээд дуусгацсан за. Хичээл дуусаад шалгалтандаа өгсөн чи шууд тэнцээ. Би бараг цаа унтсан чи яхав гэж бодсон чинь гайгүй юмнууд ирээд тэгээд ингээд бичихгүй байж чадахгүй тийм бичсэн байхгүй. Тэгсэн чи шууд 3 сард нь би дипломынхоо нэг юм хийгээд ингээд ажилласан чи багш шууд батлангуудаа явж явснаа. Тэгээд би 8 сард нь төгссөн за амар урдан. Тэгээд надад бүр амар аггаа уустаа хайрын санагдчихсан. Тэрнийхээ хугацааг амар урдан ашиглаж чадаагүй. За, сургуулийн хувьд л тийм байна. Тэгээ манайд нөгөө нэг энд солонгос компанид ажилладаг. Тийм учраас тэрнийхэн талаар бас сонирхолтой байх байх гэж бодоод компанийнхаа талаар ямар компанид ажилладаг вэ? Тэгээд анх яаж одоо оржсэн тэр компанид орсон түүхээс бас хуваалцж өгөө. Солонгост Монгол болон гадаад хүмүүс ажиллахад аюу хэцүү л гэж бодоод идэв штэ бид нэр тэгэхээр ямар аргаар яаж орсон талаараа бас туршлагаасаа хуваалцаач. Ер нь уус ажилд ороход бол хүмүүс амар их ийш тийшээ нэг юугаа CV-гээ өгөөд тэгдэж штэ. Надад бол ерөөс тийм байгаагүй байхгүй юу. Би уус гисүнэмтэйгээ ер нь амар сайн ярилцдаг байсан. Тэгээд гисүнэм маань яг ингээд нааг төгсдөг өдөр л гэх юм уу. Тэр үед нэг ийм газар ингээд яг ингээд эхлээд өөрийнхөө хийжсэн юм ярьж хоо диплом. Тэгэхээр яг уйлдаад явчихад байгаа. Ингээд зүрхэнгүй яриад өгч. Тийм. Яг нөгөө Янгошир сууж агаад нөгөө нэг Unity гэдэг нэг програм хүмүүс сайн мэддэг юм байлээ. Ер нь бол тоглоом гэдэг тийм програм баггүй. Тэгээ тэрэн дээр гэтээ тоглоомоос гадна өөр ингээ юмнууд хийдэг. Тэгээд миний хийжсэн дипломын ажил болохоор нөгөө нэг
ийм VR зүгээд нэг нөгөө нь болохоор ингээд ийм таблет ашиглаад тэр хоёрын хоорондоо ингээд харилцаад нэг тийм чагоо хийдэг нэг тийм одоо нэг нь VR зүйлээ нэг нь тийм би нэг ингээ хараад нэг одоо нэг паз левлүүлдэг ч юм уу тиймэрхүү юмээс аахгүй. Тэгээ тэрний ингээ гол юу нь болохоор челленж нь болохоор ингээ VR чинь нөгөө нэг зүгээд хахаар молимыг нааддаг байхгүй юу. Тэгээ миний дипломын ажил болохоор VR-ыг ингээд молимыг ингээд бууруулах тийм памбоб ч юм уу нэг тиймэрхүү байсан юм аа. Нэрийг морчиж. Тэгэл хэрхэн тэрийг ингээ бууруулах вэ баягаар тиймэрхүү юм хийж байгаа л. Тэгэл ер нь Unity гэж чинь тэгээ бараг 2 жил нухчихж байгаа юм чинь өөрөө тэгээ YouTube үз сурч мараал. Тэр үуч угаасаа ингээ код мод бичих ямар ч тийм юу байхгүйсэн л та би суур нөгөө сүлжээгээр дандаа явцуулахаар. Тэгэл анх код бичиж сураад YouTube үз сураад тэгэл хийжсэн. Яг тэгээд төгссөн чинь харин тэр компанид ингээ нөгөө VR хөгжүүлэгч авч ийн гэж. Тийм маа гэсэн юм ингээ над тийм санал өгөөд тэгээ би тэр компанид очиод ингээ ярьслаа өгөөд тэгэл ярьслан дээр ер нь тэгээ унсан шүү дээ. Тэгээ солонгосоор ярьслаа гэж байгаа л да. Тэгээд эхэндээ ингээд гоё явж ирснаа сүүл рүүгээ ингээд сандарч ундраад тэгээд жоохон унцсан ихний ярьслан дээр. Тэгээ за хэцүү байна да энэ тэргээ бодоо идсэн чинь маргааш нь илүүтэй тэр газрын CEO надлуу нөгөө дахиж катогтоод жаа ингээд яаж үзье. Интернээр ингээд internship дээр ажиллаж үзье гэд 3 сараар гэд. Тэгэл ер нь за одоо орол энэ бол боломж гээл тэгэл орчихсон даа. 3 сар тэгээд интернээр ажиллаад ямар ч байсан захиралтай өөрийгөө жоохон харуулж таниулаад тэгээ шууд хэлсэн гэсэн үг үү те. Тэгээ чи яасан нөгөө нэг унцсан гэдгийг мэдчихэж байгаа штэ. Тэгсэн хэрнээ ингээд надад боломж өгөөч мөгөөч гэж юу тиймэрхүү юм хэлсэн юм уу? Эсвэл тэр захиралч өөрөө мэдрээд зүгээр чамаг өрөвцөн тавьсан юм уу? Тэр унцсан гэдгийг тэр үедээ ч мэдэхгүй штэ нөгөө нэг. За ингээ хариугч хэльяага явуулчихдээ штэ. Тэгээд тэгсэн чи дараа нь яг Тэмжаанаасаа бүр дараа нь ингээ сонсоход бол Тэмжаан бол унгажсэн л гэж гэдэм байлээ. Тэгээд би угаасаа унцсан гэдгийг мэдгүй зүгээр байжсэн чинь нөгөө CEO маань залгаад залглаа байл. Тэгээд боломж өгье гээл тэгэл боломжийг тэгэл авч байгаа юм чинь. За. Тэгээс гоё түүх юм. Тэгэхээр чи нөгөө нэг хинхэн хүмүүс тэгэл шууд тэнцсэн гэж бодоол очиж байгаа шүү дээ. Чи дараа нөгөө Тэмжаанаас сонссон болохоор шууд ярих таалхлаар унцсан байсан байлээ гэж ярьчлаа л да тий. Зөв. Тэгээд тийм би ч нөгөө нэг олон CV өгч үзээвсэн шүү дээ. Хүмүүс бол амар өгдөг юм байл л да. Тэгээ над яг хэлгээд над ингээд завшаантай байсан юм болохоор ингээд гүсэнэнт байсан ойрхон байх ярилцах хэрэгтэй байсан маань ингээд эргээд амар тусуулсан. Унсан. Тэгэхээр энэ өөр тийм хүмүүсээ гүсэнэмтэйгээ сайн найзлаарай л гэж хэлнэ. Тийм. Ер нь тийштэй нөгөө солонгос хүмүүс нэг юм онцгой зүйл нь тиймтэй чи гэж бодож байна уу? Нэг сайн хүнтэй амар сайн, нэг муу, нэг сайн хүнтэй ингээ амар сайн байгаад жоохон муу юм хийсэн ч ингээл сайнаар нь л бодоод байдаг. Нэг муундаа бол хичнээн сайн юм хийжсэн ч сайнаар хардггүй те. Тэгэхээр манай бас гүсэний амар надад сайн бисах хөгч амир тэгээ одоо ч гэсэн ингээл хийхгүй байх чинь л ингээл пүшлээл явуулаа л энэ хөрх юм. Тэгэхээр ер нь хүүхдүүдээ сонсч ивэл энэ ах чинь ийм арга байсан байх шүү. Qsnimтэйгээ. Qsnim манайхаа нэр Qsnim манай найз зарим өгнүүд ингээд солонгосоор яриад би доор ингээд биччихье. Qsnim гэдэг нь болохоор удирдагч, доктор, багш нь те тэрийг хэлж байгаа. Профессор тийм удирдагч, доктор, багш. Монголоор ярьж чаддгүй юм лээ шүү. За тэгвэл одоо ингээд жоохон амар хөнгөн гоё асуултад тасъя. За манай нөгөө хот чонжууд чинь анх эрэхтэй 12 донд ирээл чонжуудаа л байсан тий. Чонжууд байх одоо юу нь гойд чам таалагддаг вэ тий. Тухтай зүйлсэн жоохон онцгой энийгээ засчвал бүр гоё алхах хаа гэж бодсон зүйл чонжуугийн талаар жоохон гоё хүмүүс тас хилээд гоё өгөөч. За чонжуу бол угаасаа амар тийм анагхан хийлийн тийм пүнийгээр алдартай шүү дээ солонгост. Тэгээд яг жоон тийм том хотуудыг бодвол жоон хөдөө талдаа л да. Гэхдээ бүр тийм хөдөө биш. Тэгээд нөгөө нэг чонжуугийн хамгийн
солонгосроо яг уу Арай солонгос. хамгийн тийм солонгос дээр үеийн өв боломжлол нь ингээд үлдсэн тийм хот байхгүй. Тэгээд амар тийм намуухан тийм 50 тийм гоё хот. Тэгээд яг өөр хүмүүс бол ингээд сөөдөн анханасаа очсон хүмүүс бол тэндээ ингээд дасаад тэндээ ингээд ер нь болчдээ штэ. Тэгээд бид нар ингээд энд бас ингээд анханасаа дастан байж байгаа. Тэгээд сөөл явангууд ёо амар тийм чимээтэй хөл хөдөлгөөнтэй айгу хэцүү санагддаг. Тэгээд тийм биш. Угаасаа би ч бас яг зам болохоор тийм 50 юм дуртай болохоор тийм. Тэгээ нөгөө хоёр дахь нь болохоор жонжууч нөгөө хоолоор алдартай байхгүй юу? Маджибэр алдартай. Тэгээ ячаад нөгөө солонгос хоолнд амар дуртай гэж хэлэхгүй. Тэгээд жонжуу бол угаасаа яг бэс. Манайха нөгөө нэг Чонжуг гээд манай энэ хот маань манай монголчууд болохоор ер нь дөрвөлжин Чонжуг гээд яриад сурцсан. Тэгээд жижигхэн ер нь нэг юм газар зүүгээрээ болохлын Улаанбаатар шиг юм шиг байгаа. Тэг хүн ам нь ч гэсэн сая гарна л хүн амтай. Тэгээд ийм 2 3 том их сургууль дээрээ ингэж түшгэлж байдаг. Тэгээд залуу оюутнууд айгүй ихтэй. Эсвэл амар хөгшин хүмүүс ихтэй. Нэг дундаж насны хүмүүс жоохон бага. Тийм учраас ийм төгжрөл байхгүй те өглөө ажил мэрэлтэй явахад нэг яг тогтсон 15 минутаа л машинтай явчихна. Метро байхгүй нэгдүгээрт нэг тийм хот байгаа. За үргэлжлүүлээд тулгаа Чонжугийн жоохон засвал гоё юм да. Ийм байсан бол гоё юм да гэд жоохон пүжүкан бүбүн. За Чонжугийн нь яг нөгөө нэг угаасаа тээврийн хэрэгсэл нь одоо тэгээд метро авахгүй юм чинь автобус л аваа шүү дээ. Тэгээд автобус нь жоохон дээр үеийн автобуснууд явдаг нэг хальтал. Тэгээд тэр нь жоохон тиймэрхүү санагддаг л дээ. Тэгээд бусдаар бол ер нь гайгүй шүү. Түүгийн талаар би бас нэг юм хэлмээр санагдчихлаа. Чамд ингэж бодогдчихсэн үү? Би болохоор Чонжугийн хүмүүс хөөлийн хүмүүсээс илүү арай найрсаг, дулаахан. Ингээл хаанч уулзсан одоо аль компани хүмүүс ч уулзсан эсвэл хоолны газарт орсон нэг имүүнэрнтэй арай сөөлд очихоор ийм амар олон хүнтэй якан нэм сонин гэдэг юм ядаргаа төвшөөсөн юм шиг жоохон эсвэл миний зүгээр бодол хийж магадгүй. Тэгээд очихоор нэг юм метроц трампн ч гэсэн ингээл юм яарсан ингээд ийм 50 ерөөсөө юм байхгүй. Яарал юурэ чамаагүй гэл бүх хүмүүс яарсан гэдэг юм тийм мэдрэмжтэй те. Тийм үү? Ясэ барыг загнаад тийм үү? Тийм санагдчих байгаа. Тэгээд юурээс ингээд маа Чонжууд анханасаа оюутан болоод ирсэн хүмүүс байнга эндэл байгаад идэхтэй сайн уу? Би тэгтээ ансанд бис шүү дээ. Сүүлийн хажууд хилний бэлтгэл жил гарan жил хагас 2 жил баг яаж байгаа. Тэгээ Чонжууд ирчихсэн байхгүй. Тийм. За нэг тийм байна. За тэгээд дараагийн асуулт. Манайс ганцаараа нөгөө солонгос компанид ганцаараа Монгол ажилдаг гэдгсэн шүү дээ тий. Тэгэхээр ганцаараа Монгол ажилтан компанид ажиллахын давуу тал гой сонирхолтой тал эсвэл жоохон хэцүү тий ямар үедээ хэцүү санагддаг вэ гэснээр ярьж өгөөч. Ганцаараа Монголоос гадна ганцаараа гадаадахгүй юу би? Бүр үү. Тэгээд анх яг ганцаараа гадаад байж байгаа. Тэгээд сүүлд нэг Узбек залуу орж ирчихсэн. Бас хөгжүүлэгчтэй тэр саяхан гарсан ажилласаа. Тэгэл одоо ганцаараа л байгаа. Тэгээд яа эхэндээ нөгөө хүмүүс солонгос хүмүүс угаасаа амар тусаж дэмждэг л дээ нөгөө яг анх бол одоо яг арай гайгүй ч гэсэн анх бол нөгөө солонгос хэлмэл айгүй хэцүү штэ. Тэгээд сайн ярьж чадж бодохгүй байсан юм. Хэдий ингээд солонгослыг сурсан ч гэсэндээ тэгээд тэрийг нь хүмүүс ингээд амар сайн ойлгож өгдөг. Тэгээд маа нөгөө нэг Тимжаан багийн ахлагч маань бас жоохон тийм англитэй хүн байж таарад. Тэр тийм үгнүүдээ хэцүү үгнүүдэд англиар шууд хэлчихээр тэ ойлгочдөг байсан. Тэгэл явандаа солонгос хэл сайжраал тэгэл хүмүүс нь ер нь бол их тус болоод тус дэмжлэгтэй. Хэцүү тал нь. Хэцүү ч юм ингээл амар хаяа болмоор санагдал стресстэй ч юм уу нэг тийм юм. Ер нь тийм би ингээ бодохоор байдгүй байхгүй юу? Тэр нь би яагаад тийм бол гэж бодохоор бас мэрэгчлээ угаасаа дуртай байхаар амар яд байл л дээ штэ. Ер нь хэцүү мэрс байдаг юм билээ. Тэгээд угаасаа
тийм нөгөө нэг Солонгос драм дээр гардаг шиг тэгээд учирсаггүй Ким Тэри тэргээ хийсэн үү гэ тэгээд байдаг үлдээ хүмүүс ерөөсөө би бас тэгж бод тийм би бол тэгж бас бодож орж исэн юм. Тэгэл нөгөө нэг гинт ингээл яг тархажсэн ч ажил ийм бахан цаас авчирч ирэл маа энийг хиймээ гэл. Тэгээд тэгж бодсон баг. Тэгсэн чинь бас тийм биш юм байл. Тэгэл өөрөө бүр ингээд эсрэгээрээ ингээд тийм тэгж болохгүй ерөөсөө цайны цаг магаар ерөөсөө ажил хийж байвал баг тэр ажил хийж байгаа хүн дээ. Ажил хийж байгаа нь мангар гар болж болоод. Тэгэл ер нь эсрэгээрээ байсан тэгээд нэгэнт ярьсан чи ажлынхаа талаар яриа явчих. Нус биш бол team компани ажиллаад орлого тэ цалин ямархуу яг тэдэс ч юм уу ядаж дундчлаад яг тоочны хэлэхгүй гэж болж тэ тиймэрхүүдэг орлогоныхаа талаар тэгээд энд амьдрахад ер нь хэр хүрэлцээтэй байдаг ч юм уу тэ боломжтой ч юм уу эсвэл тийм нөгөө нэг ихэнх хүмүүс нөгөө солонгос байгаа хүмүүс болохоор дандаа хүнд ажилтээ хар ажил хийгээд ингээм амар гэр бүлээ Монгол руу мөнгө явуулаад мөнгө цуглах боломжтой гэж ингээ айгүйх тийм бодолтой шүү дээ. Тэгэхээр бид нар шиг ийм яг эндээ сургуулаа төгсөөд энд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд одоо яг мөнгө хураах боломжтой юм уу эсвэл яг эндээ гоё амьдрах ямар хөө боломжтой тэр үүднээс нь ярьж өгвөл. За хүмүүс шууд ингээ нөгөө нэг компьютерийн хүн гэхээр бас амар их авдаг гэж боддоо штэ. Тэр нь бол яг бус хүмүүсийг бодвол яг их л авна л да авдаг л да. Тэр нөгөө нэг анханасаа internship-ээр ороод бүр яг ингээ хамгийн багаас нь аваад эхэлчихсэн. Тэгээд хэр ажиллаж байгаасаа тэгэл амар нэмэгдээл явт юм байлээ. Тэгээ нөгөө маа камажоосаа ингээ дан хөгжүүлэгчд байхгүй шүү дээ. Тэгээд өөр ингээд маркетингийн албаны хүмүүс байна, график дизайнерууд байна. Ер нь бол зүгээр IT team анх бол наан орж байгаад л Metaverse гэдэг компаниас байхгүй юм. Тэгээд тэндээсээ одоо ингээд өөрчлөгдөөд нэг жил 2 жилийн өмнөөс digital twin хийдэг болгоод тэгээд одоо digital twin платформод ингээд хөгжүүлж агаад одоо сая өнгөрсөн оны сүүлээс AI руу амар орж байгаа. Тэгээд явж байгаа л да. Тэгээд тэр тунцад компанигээд өөр ингээд олон багууд байгаа шүү дээ. Би яг маа баг болохоор юм DX хөгжүүлэгчд гэдэг. Ер нь юм хөгжүүлэх юм юм шкязныг нь хийдэг тийм гарууд байдаг байхгүй юу. Тэгэнгүүт өөр ингээд веб хөгжүүлэгчд гэж байна те. Backend те database энэ төр хөгжүүлэгчд гэж байна. Тэгээ маркетингийн албаныхан байна. График дизайнерууд байна. Нийт 40 гаруй. Гэтэ нөгөө нэг маа компани 2 салбартай байхгүй юу? Нэгэн сөүлдэд тэгээд манай энэ чонжууд байдаг 40 гаруй үтэй гэсэн ч гэж тэгээд угаасаа тийм. Тэгээд нөгөө нэг яг хуу тим хүмүүс дундаас яг хуу Гевалжан нь бас гайгүй хөгжүүлэгч нас гайгүй л авт юм байл. Тийм тагаад сая чиний ярьснаас нөгөө зөвхөн цалин биш нэмэлт орлого бас энд ажиллаж амьдарч байгаа үед яаж олох боломжтой байна? Юу юунаас орлого олж байгаа вэ яг одоогийн байдлаар? За нэг шууд санаанд орж байгаа нэг бол юу вэ? Unity дээр ингээд өөр хөгжүүлэгчдэд ингээд зориуллаа тийм tool мандраа одоо tool хийгээд тэгээ тэрийг ингээд зарддаг тийм юу байдаг байхгүй юу? Вебсайт. Тэгээ тэндээс ер нь төлөвлөд ингээд өөрөө хийж зарж байгаа. Тэгээд ер нь мөнгөнд орж ирээд байт юм. Тэрнээс гадна өөр нөгөө нэг гэтээ одоо ихгүй л байгаа л да. Жилийн өмнө жил ягсан өмнө AI-аар нөгөө янз бүрийн зураг гаргадаг байх эхлэл үед тэргээр юм хийж бас зарж байсан. Тэгээд тэр ихтэй одоо байхгүй. Тэгэл цалин тэгэл болж байна да. Тэгэхээр энэ нэгөө миний бодлоор бол энэ IT ийм юм хөгжүүлэгч болохоор ингээм амар флексдэх юм боломжтой юм те. Ажлынхаа хажуугаар давхар ингээл өөрөө яг нөгөө тэр скил чи өөрт нь байгаа болохоор ойрын цагаар чамаа нэг хүнд юм хийж өгөөл тэгэл гоё юм байна. Тэгээд сая чи тэгсэн чинь манай компани өмнө нь нэг өөр юм хийж агаад би сайн ойлгохгүй нөө ийм инженерийн компьютер өмчлөхөөр ойлгохгүй юм л та. Тийм гэж одоо AI руу шилжчихсэн гэд хөгжүүл гэхээр танай компани ингээд
жоохон өөрчлөгдөд ингээ хөгжөө явангууд та хэдэд ингээ даалгавар өгд юм байна те ийм болоо. Тэгэхээр чи ингээд айгүй олон тал руу ингээд дэвшээд хөгжөөд ингээд олон юм хийж сурж байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр одоо яг юу хийгээд юу юун дээр айгүй өөрийнхөө давуу тал болгож энэ компанид ажилласнаар давуу талтай болж ин гэж бодож байгаа вэ? Тийм анх яг нөгөө нэг зөвхөн C# гэд хэл компьютер хэлээд байхгүй. Тэрэн дээр зөвхөн код бичээд тэгээ Unity дээр ингээд хөгжүүлэлт хийдэг байсан. Тэгээд тэргээр өөр нэлээд явсан. Эхний 2 жил баг тэргээр явжгаад тэгээ одоо ч гэсэн хэдгэлтэй. Тэгээд тэгээ нөгөө AI ч гэсэн гарч ирээд одоо нэг 2 үний ажлыг нэг хүн хийдэг болсон шүү дээ. Тэгээ тийм болсон байхгүй. Тэгээд тэгэнгүүт ч нөгөө нэг кодыг бусад ингээд компьютер хэлийг бол ер нь заавал сураад авах шаардлагагүй. Эхнээс нь зүгээр нөгөө нэг хөгжүүлэгчийн тийм бэкграундтай болохоор би ч өөрөө тэгэнгүүт ингээд шууд яаж хөрвөх чадамжтай гэх юм болцсон. Тэр нь ингээд амар амархан болцсон одоо. Тэгээ сүүлд бол Python гэдэг юу компьютер хэл дээр хөгжүүлэлт хийж байгаа даа. AI модель ингээд ягаад тренинг хийгээд тэгээ тэргээр ингээд платформ мандраад тэгээд тийм одоо нэг тиймэрхүү юм хийж байгаа даа. Тэгэхээр юунаас юу руу шилжсэн гэдэг. Тэгэхээр одоо юу руу шилжсэн? тийм тоглоом хөгжүүлэгчээс энэ яг AI хөгжүүлэгч болсон. Дондор нь тэгээ зөндөө юм байна. Тэгээд тэр ярил та. Би өөрөө нөгөө юу биш болохоор ин компьютерийн холбоотой хүн биш болохоор мэдгүй сайн ингээд ярихаар нь яг нөгөө үгнүүдийн сайн мэдгүй байгаа байхгүй. Тэгэхээр манай үзэгч гэсэн бас тийм байгаа гэж бодож байгаа болохоор жоо жишээгээр яриулах гоё юм болов уу гэж бодлоо. Ингээд жишээ нь ямар прожект төр те яаж ажиллаад одоо ямар гейм ч юм уу те ямар юм хийжсэн гэвэл арай ойрхон тусгаад байна л да. Тэгэхээр ямар хуу прожект дээр ажиллаж исэн бэ? за анх ороод бол за ер нь хийжсэн санаанд орж байгаа ер нь зөндөө хийжсэн. Санаанд орж байгаануудаа хэлэхэд бол нөө метаверс ч яг тэр үед од үсэн шүү дээ. Корона дуусаад коронагийн үед ч яг амар гарч ирж байгаа. Тэгээ одоо жоон сүрцэн л дээ. Метаверс амар хийдэг байсан. Тэр наа яг орж байгаад маа компани тэр юу KTCC гэж мэддэг. Тэр Kexan тэнд Korean Traditional Culture Center гэдэг. Тэнтхийн метаверс хийжсэн. Тэгээ би наа орсны дараа LX гэдэг Солонгос компанид ч амар том. Тэрний бас метаверсыг гар бие орж хийжсэн. Тэгээд энэ чонжуудаа бас өөр орны чангааж юмгон гэдэг тоглоомын газар байдаг шүү дээ хүүхдийн. Тэнд нөгөө нэг баахан тийм VR янз бүрийн юм байдаг байхгүй. Тэнд нөгөө нэг юм хан дээр ингээд гараараа өрөө тооч хийгээд ингээд тоглодог юм өрөө идэв. Тэгээд тэрний контентыг ингээд хөгжүүлжсэн. Тэгээ бас их тийм тэрийг одоо юу гэдэг бол нэг юм дэлгэсний урд хүүхдүүд ингээд очингууд тэр өөрийнх нь тэр хүүхдүүдийн ингээд бичлэг нь ингээд одоо аватар руу шилжээд тийм дүр ороод тэгэл нэг тиймэрхүү юм хийжсэн. Тэгэл сургуулиудын юутай хамтарч ажилладаг юм аа. Коньянде гэдэг нэг хаанхын сургууль лээ дээ. Тэнтхийн нөгөө нэг мис заслын өрөөнд ингээд хүмүүс ингээ оюутнуудаа ингээ байн оруулж чаддгүй юм байна л да. Тэгээ тэрийг ингээд юугаар тоглоом маягаар хийгээд тэгээд нэг оюутнууд нь ингээд тийм дадлага хийдэг. Тэгээ ороод ингээд мис заслын өрөөнд ингээд эхнээс нь ингээд дуустал ингээд тийм юутай байд юм байна шүү дээ. Тэр мэрийг ингээд оюутнууд ингээд дадлага их зориултын тийм хийжсэн. Тэгээд за чамаг яг одоо ингэ тайлбарлсан чинь би ингэ жах орж ирж байна заяа. Би бас нөгөө нэг ажиллаа хийгээ явж байгаад сургуулиудад танилцчихсан байхгүй. Тэгсэн чинь юм хүүхдүүдэд дадлагын сувилахын сургууль, дадлагын хийх гээд ингэ манекентай VR-тай тэнгуүтэй яг судас зүү орж байгаа юм шиг заяа. Тэр мэрийг нь хийгээ судас нь гарч ирээд тэгээ бүх хүн дээр шууд нэг хүн дээр дадлах их боломжгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг нь яг амьд юм шиг дадлах хийхээр болгоцсон байсан. Надад бүр тэр амар мундаг санагдаад яг тийм л юм бэ шүү дээ тий. Окей, тэр гал сүнөөгч бас яасан гинүү би тэгээ сонссон тэрийг тайлбарлаач. Гал сүнөөгч гэжтэй нөгөө нэг одоо ингээд чинаан дэпич юу лээ. Одоо бас биш ээ. Галын гал гэрт нь ингээд гал гарлаа гингүү тэрийг ингээд яаж унтраах вэ те тийм одоо тренинг
юм хийчихсэн байхгүй. Тэгээд одоо энийг ингэж аваад энийг нь одоо VR-а зүүх юм уу те? тийм VR-а зүүж агаал тэгээд нөгөө юу сувагыгаа барьж аваад юу төлхөр мөлхөрийг аваад ингэж ажиллаулаад ингэ гэдэг тиймэрхүү юмнууд амар хийдэг байхгүй. Тэгээд тэр чинь ингээд шилжээрөө ингээд яг амьдаар ингээд хэцүү шүү дээ. Тэгээд ингээ VR-аар ер нь хийдгээ. Окей. Ойлголоо. Чамаа яг ингээд тайлбарласан чинь амар хэрэгтэй юм хийж ам байна угаасаа амар шаардлагатай байх ч аргагүй юм байна ийм нөгөө мэрэгчлж. Яа тэгэхээр Солонгост бас тийм юмар амар ингээд хөгжөөд байгаа шүү дээ. Би яаж мэдсэн гэхээр бас нэг аяллаар ингээд бөөнөр явж байгаа маа тийм нэг хүн сөрөөж унтсан бүр ухаалтад унтсан. Тэгвэл хин юу ч хийж чаддгүй юм л ч тэр сандарсан да. Тэгэхээр нөгөө тийм хичээлүүд ингэж юм VR-аар бас үзсэн нэг хүн байсан байхгүй. Тэгээ шууд амар хурдан юу яагаад шууд амар хурдан арга хэмжээ авангуудаа ирээгүй түргэний машин эртэл ингээд арга заачж байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү юмнууд чинь бас амар гоё юм байна. Тэдана нэр ашинэ. За за тэгвэл одоо жоохон мэрэгжил ажилласаа жоохон халиад заяа. Тулгааг гэж хүний хобби чөлөө цагаараа бас юу хийх дуртай ярмаар байна. За чөлөө цагаараа за тэгээд яг ажиллаа жоон холбоотой гэвэл нөгөө нэг тоглоом яг шууд ингээ ажил дээр бол шууд тоглоом хөгжүүлэхгүй шүү дээ. Шууд тэргээ Steam дээр зардаг. Тийм хийхгүй зүгээр яг саяны хэлсэн шиг тийм зүгээр тоглоом маягаар тийм прожектууд лээдэг болохоос. Тэгэхээр ч нөгөө нэг өөрөө угаасаа би тоглодог байсан болохоор тиймэрхүү юм жоон сонирхолтой. Тэгээд гэртээ тийм хуваарай зөндөө тийм хийжсэн. Тэгээ яг publish зараагүй болохоос яг уу тийм жижиг саж юм хийдэг ус. Тэгээд ингээд найзтай гарч марахад ингээд сүү гейм уудаг ингээд шийтгэл мэдгэлтэй тоглоом зүрх нэг тиймэрхүү аппликейшн энэ бас зөндөө хийсэн. Тэгээд тэрнээс гадна бас ер нь жоохон спортлог биш ээ би. Тэгээд гэтээ нөгөө нэг агаарын теннис тоглох дуртай их нэртэй. Тэгээд өмнөх гэр маань яг тийм талбай хажууд байдаг байсан болохоор амар их тоглодог байсан ч одоо нүүснээс хойш нэг тоглохгүй л аа л да. Тэгээд тэгээ нөгөө board game бас амар сонирхолтой. Сүүлийн үед ер нь board game л амар их тоглож байна да гэртээ ажиллаад харж очиод. Тэгээд маах 2 муурт хийчихэд байхгүй. Тэгэл 2 муураа эрхлүүлээл тэгэл кино үзэх хоббитэй яасан. Үзээ кино орох байх гэдэг. Тэгэл болоод одоо нөгөө AI-аар сая ингээд сураад эхлэхээр бас зөндөө хийх юмнууд ингээд бас зөндөө бодсон юм байгаа л да. Тэгээд тэрийг бас Монгол руу ингээд хөрсөн дээр буулгах юмнууд бас амар их бодож байгаа. Тэгээд маа нэг ах байдаг байхгүй юу? Тэр Монголд байдаг ах. Тэгээд тэр ахтайгаас нэг юм хийж одоо Монголын малчин залчны тэр юм AI холбоод нэг тим хийх санаа бол байгаа. Тэгээд тэрийг дараа л яриа та. Зя. Тэгвэл дараагийн маань миний сонирхож байгаа асуудал болохоор ирээдүйд одоо тулгаагийн төлөвлөгөө Монголдо очих уу ч юм уу те эсвэл эндээ дахиад хэдэн жил амьдрнаа ч юм уу эсвэл жоохон том гоё алсын юм цаад зорилттой юу гэж бодож байна. AI юу лээ? Гейм хөгжүүлэгчээс AI хөгжүүлэгч болсон залуу. Зэр нь энд бол нэг 5-аас 10 жил дахиад амьдрах бол бодол байгаа. Гэтэ угаасаа энд насаар амьдрахгүй шүү дээ. Тэгээд эргээд Монголдо л угаасаа чинь зөндөө юм сурж байгаа тэргээ Монголдо ч хэрэгжүүлнэ. Тэгээ өшөө хүн тэнд хүмүүс зааж өгөх ч юм уу юу ментор гэдэг ч юм консалтинг хийх юм ер нь бол хийнэ л гэж бодож байгаа. Тэгээ одоохондоо тийм л бодолтой байна да. Окей, гой бодол байна. Тэгвэл за ингээд яриагаа өндөрлөх юмдаа ороод найз нь болохоор ингэж асуух гээд байна. Хоёулагийн видеог үзээд те дүүнер Солонгос сурах байгаа дүүнер те эсвэл чиний мэрэгчлэр сонгож байгаа юу одоо сүүлийн үед угаасаа л IT AI амар моцтой байгаа шүү дээ. Тэгэхээр гадаадад болон Солонгос
сурах чагаа дүүнэртээ ингээд өгөх зөвлөгөө эсвэл гой мэрэгжлээ сонгоход энэ IT талаар нь энэ талаар өгч явахад одоо чиний ах гэсэн сомбэ гэсэн үднээсээ зөвлөгөө яаж байвал яаж сурвал Солонгос яаж сурвал хэрэгтэй ажилд орох боломжтой эсвэл яг нэг тиймэрхүү нэг чам дээр нэг юм амар ажилсан юмнууд байгаа шүү дээ. Сурж байхдаа ингэсэн чинь надад тэгсэн. Эсвэл би ийм алдаа гаргасан чинь дараа нь хүмүүс ингэхгүй байвал гэж зөвлөгөө маркаар ингээд гой санаанд орж байгаа юмнасаа хэлж өгөөч. За эхлээд бол мэрэгчл сонголтын хувьд бол угаасаа яг өөрийнхөө дуртай юм хийх нь хамгийн зөв гэж бодож байгаа. Би ч ячаад мэрэгчлээ дуртайс болохоор анх ажилд орчоод бүр хагас бүтэнсээ хурд нэгтэх болоосаа гэж боддог байсан. Тэгээд тийм л бүр амар хайртай ажил чи угаасаа тэрүүгээр илүү их сураад гэртээ очиод хүртлээгээд сонио ажил хэмээр санагдаад тийм ээ. Тэгэл тэрийгээ дагаад угаасаа яана. Тэгээд дургүй юм хийх ч угаасаа хэцүү шүү дээ. Тэгэл. Заавал IT гээд гоё гээд бас заавал IT-г ингээ хүчээр сонгоод тэгээд авах бол хэрэггүй. Тэгээд бас нэг үеуд бол нөгөө нэг сүр юу амир юу байсан аахгүй хүнд байсан аахгүй IT ч одоо хэцүү мэрэгжил байсан шүү дээ. Одоо ер нь тийм байха болцсон. Тэнд янз бүрийн AI төлөвлөд гарч ирээд зүгээр чи тийм логик сэтгэлгээтэй л болоо. Нөгөө нэг өмнө нь бол тийм математик, алгоритм энэ төр амар сайн мэддэг ч юм уу. Тийм хүмүүс жоохон тийм толгойтой, ухаантай хүмүүс болдог байлаа шүү дээ. Гэтэ одоо л ер нь тийм байха болцсон. Зүгээр сонирхолтой тэрэндээ дуртай хийхийг хүсээд байдаг тийм явж байвал л болоо гэж бодож байна. Тэгээд бас түрүү хэлжсэнчлэн нэг профессортойгоо сайн харилцаад байгаа хэрэгтэй. Уусаа яг тэгээс өөр яг чиний сонирхож байгаа мэрэгчлэлтэй тийм хүмүүстэй Монгол ах эгч нартайгаас харилцаатай байл бас хэрэг болно. Тэгээд ер нь угаасаа Солонгост ажиллах хэрвээ энд сурж байгаа Солонгостой ажиллана гэсэн бодолтой ингээ хүүхдүүд байвал Солонгос хэлээсээ сурах хэрэгтэй. Ер нь дан англи хэллээр хэдий байгаа яг ажил дээр бол ер нь дан англи хэлээр бол явахгүй. Солонгос хэл угаасаа юу хамгийн зайлшгүй шаардлагатай байдаг. Сургуулаа төгсөөд шууд Монгол руугаа буцна гэж бодож байгаа хүүхдүүд бол яг хөө англи хэлээрээ сурсаар хагаад англиар шалгалтаа өгөөд диплом англиар бичээд ингээд явчих болно. Энд үлдээд амьдраад ажилд орно гэх юм бол англи хэлнийхээ хажуугаар заавал солонгос хэл шаардлагатай тий. Ер нь хурал юм амар их тиймэрхүү юмнууд тохиолдно тий. Тэгэж бодоод ер нь хэлээл сайн сурчвал тэгээ өөрөө жоохон хичээнгүй байвал гадаад сурахад нэг амтгцэн байхгүй гэж би бас бодоод идэв шүү дээ. Энэ бас нэг юм санахад нөгөө тийм солонгос хэлч бас нөгөө чухал юм. Би нөгөө одоо ажил дээр өөр хүмүүсийн ингээд CV-г аваад мянжоб энэ төр авдаг байхгүй юу заримдаа. Тэгвэл ингээд шийдвэр гаргахад ер нь бол хүмүүс хамгийн хардаг юм болохоор нөгөө нэг collaboration гэж өгдөг. Багийн ажиллагаа. Багийн ажиллагаа бол угаасаа амар хамгийн их баг харна. Тэгээд тэгээд тэр чинь communication ч ихлэд хэл байгаад байгаа байхгүй. Хэлгүй бол тэгээд communication угаасаа явахгүй. Чи ямар англитэй байсан ч угаасаа солонгосоор л ярин заяа. Тэгээд бас дараагийн нөгөө нэг хардаг юм нь болохоор нөгөө ялж байгаа. Ерөөсөө тийм сүр одоо мэдлэг гэж яхаас илүү хүнийг нь их тийм тэрийг л илүү хардаг болсон байлээ. Тийм л шалгуурууд их тавьдаг болсон байлээ те. Өмнө нь бол яг нөгөө нэг бүр кодлын одоо тийм ямар югаар энийг хийсэн мэс ингээ тийм лавшруулж асуудаг байсан байхгүй юу. Яг одоо ч гэсэн тэгж асууна л та. Гэтэ тэр нь тийм өндөр point байха болцсон. Мянжоб интервью авахд сургуулийн талаас. Сургуульд сурах зөвлөгөөний талаар. Эсвэл хэрвээ зүгээр энд ажиллахгүй сурчаал явна гэж авахд бас сургуулийн орчинд байх зөвлөгөө. Гэтэ би нөгөө бакалавра төгсөг болохоор яг тэрийг нь сайн мэдэхгүй л байл л да. Яг магистраа бол угаасаа нэгэнт ингээд дипломын ажил бичиж штэ пепер бичгээд бол би бол яаж хийж аваад тийм сайн гадаад гоё том журналд диплома өгчүүл хэрэгтэй болов гэж боддог байхгүй юу. Уус тэр диплом чинь ингээд насаараа дагаа явна штэ. Тэгээд
2 хононд бичсэн нэг мөр ингээд гоё журнал нийтлэхээр гоё диплом бичээрэй л гэж хэлээ да. Зүг. Тийш үү. Тэр ихтэй аим хэрэг болт шин надад ч аим хэрэгсэн. Би багш тухайд докторд орно гэж бодоагүй. Тэгээ мастертай байж агаад мастер яг төгссөний дараа манай багш зүгээрээ хэвлүүлэх чамд хэрэг болно гэдсэн байхгүй. Тэгэхээр нь амар үнэтэй. Тэгээ гурлаа нийлж байгаа мөртлөө баг сая хэдэн зоолоо. Тэгээ хүний 600 болоод амар үнэтэй. Тэгээд за багш гэж байгаа юм чи багш монголчууд чи ингээ багшийнхаа үгэнд амар орж штэ. За багш гэж юм чи үгийдэ гэсэн чи дараа нь тэр нь бүр амар том пейпер олон улсын журнал гэж тараа. Тэгээ надад бүр доктор юм дээр амар хэрэг болж ирсэн шүү. Бас багшийнхаа үгийг бас дагуул хэрэгтэй байдаг юм шиг санагц. Монголд гэтээ чамд нэрээ сүүлийн асуулт. Ингэж санагдаж байна. Одоо манай Чонбуг их сургууль чинь гадаад оюутны тоо амар ихтэй. Тэгэнгүүт Хятад, Вьетнам гэл Узбек амар ихтэй тий. Тэгэнгүүт багш нар Монгол оюутнууд арай илүү сайн байдаг юм шиг надад бол санагдсан. Баггүй юу? Миний магистрч тэр докторч тэр чам тэр талаараа ямар байсан? Танаа нэрээ тэнхимд Монгол гадаад хэр байсан бэ? Тэнхим баг гадаад байгаагүй. Би бас яаж яахт бас Янгуушрт бас лабораторид ганцаараа л гадаад байсан. Тэгээд тэр нь бусад гадаадтай яг яаж ярьдаг нь бас нэг сайн мэдэхгүй. Гэтэ чамд бол Тэгээ ер нь бас сайн л байсан. Ер нь тийм хүмүүс чинь тэгээд угаасаа тэгэл хичээгэл гүгээд байгаа хүмүүс чинь тэгээ сайн шүү дээ. Тэгэл гоё илдэг л байхгүй. Тэгээд өнөөдөр ингээд надад цаг заваа гаргаад те найзтайгаа ярилцсан тулгаан найзтай бас баярлаа. Тэгээд өөрийнхөө зөвлөгөө болон өөрийнхөө ингээд туршлагаасаа ингээд дүүнэр бол үзэж байгаа хүмүүст ингээд хуваалцсан. Тэрэнд бас чин сэтгэлээсээ би өмнөөс нь баярлаа гэж хэлье. Тэгээд хэлэх үгэн нэ за. За яртаж бас урьж оролцуулсанд баярлаа. Тэгээд энэ бас нэг юм интервью өгдөг бас миний bucket list байсан аахгүй амьдралдаа ингээд бас нэг юм хийж үзмээр санагддаг бас тэгээд ийм боломж өгөөд ингэж бас нараа найзтай баярлаа. Тэгээд цаашдаа тэгээд гоё хүн оруулаад бүр гоё болоорой. Манай зүг дэмжээрэй. Subscribe. Баярлалаа.